байртай гэр бүлийнхээ аюулгүй байдлын төлөө гэртээ хэрэглэдэг цэцлэгааны хэрэгсэл болон цэцлэгааны утасны аюулгүй байдлыг хэрхэн хангадаг талаараа бодоод үзээрэй. Аюулгүй хаалтуудыг ашиглаж урсгалагчийг бага насны хүүхдүүд болон гэрийн хэмжээгээр амьдарч хүрэх газраас хол байрлуулж байх нь зүйтэй. Бүх залгуур болон унтраалгуудад ямар нэгэн гэмтэл байгаа эсэхийг сайтар шалгаж байх нь чухал. Гэмтэлтэй байгаа унтраалга болон залгуурт илэр шинж тэмдэг нь орч хаяг эсвэл бүрхэд бүлээн болсон байдаг ба энэ хоёрын аль аль нь хэлхээнд аюул байгааг илэрхийлж байгаа тул үүнийг заавал мэргэжлийн цэцлэгчдаар шалгуулах нь зүйтэй. Дэвсэлтээр хэрэглэгдэж байгаа бүх төрлийн цэцлэгаан утасанд нүдэнд харагдах аюул байгаа эсэхийг магадлан шалгаж мөн тэдгээрийг хүний явдаг замаас хол байрлуулсан гэсээр шалгаарай. Урсгалагчийг шалгаж хэдэн амперын хүчин чадалтай дихмит мэдээллийг уншсны дараа ачааллыг нь тохируулан ашиглаж байгаарай. Хизээч битгий залгуурын ачааллыг хэдүүлж байв. Хивс болон тавилган доогоор утсыг иймэрхүү байдлаар битгий байрлуулаарай. Хэрвээ утас гэмтэлтэй байвал ямар аюул дагуулах нь тодорхой. Металл эдлийг хизээч бүр талхшаарах шүүхий. Бүхэл төрлийн цэцлэгаан утсыг бэлээх талхшаарах техникийн халуун гадаргуугаас хол байрлуулах хэрэгтэй. Утас нь халуун гадаргуунд хүрэх юм бол утас гэмтээс гадна өөр олон аюул дагуулна. Цахилгаан халаагуур гихмит зүйлийг гэр орон болон албан тасалгаанд асааттай хизээч битгий орхиорой. Нойтон гараараа цэцлэгаан хэрэгсэл бүүхөр. Энэ тохиолдолд хэлхээнд асуудал үүсэж таны биеэр гүйж урмаар та өөрөө газардуулагч болох аюултай юм. Талах шарагч гихмит цэцлэгаан хэрэгслүүд чинь угаалтураас хол байгаа эсэхийг шалгаарай. Цэцлэгаан хэрэгсэл устай маслаж таны биеийг гэмтэж болно. Гал тогоо ванны өрөө усан сан зэрэгтэй мэргэжлийн цэцлэгаанчнаас зөвлөгөө авч газардуулгын систем бүхий зориулалтын залгуур суйрлуулах хэрэгтэй ба ингэснээр ямар нэгэн асуудал үүсгэхэд хурдан савж хүн гэмтгээс өрсөн сэргийлж чаддаг бай. Аюулгүй ажиллагаа бол хүн бүрийн аюулгүй байдлын төлөө гэдгийг дахин нэг санаарай.